Од мөндөр сувагт тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хэргийн товч нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хуульч Агима бидэнд бэлтгэн хүргэдэг. За Агима маань хятад улс руу доктороо хамгаалах гэж явсан учраас битгий нэвтрүүлгүүдээ алсын зайнаас явуулж байгаа. За өнөөдрийн дугаарыг спортын хувцсыг Америкаас Заяа спорт шоп болон өмгөөлийн MBS партнер суулийн фирм за мөн од мөндөр сувгийн алтан гишүүд ивент итгэж байна. Нэвтрүүлгийг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стөлгөний од мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн мэндагий сайн сууж байна уу? Өдрийн мэнд хүргэе, сайн сууж байна. За хичээл Монгол бүтэн болцсон уу? Арай их бүтэн болоог байна. Гэхдээ ер нь бол занал хийлээл байгаа. Удахгүй шүү гэд. За. Энд гоё дулаахан л одоо л яг намар болол навч мавч унаал. Арманчик дээр л байна. За. Урлаг гөлрөл нэхэлсэн байж байна тий. Тий. Гадуур гарч эмор хот их тохиромжтой байгаа. За нэг сонин сэдв байна. Өмнө сонсч исэн хэрэг мөн болов биш болов? Харт эмхний хэрэгээр ордог. За бараг л мөн бахта энэ хэрэг яг 2009 онд нэлээд олон нийтийн дунд шуугаан тарьсан олон хүний сэтгэлийг өвтгсөн юм хэрэг байгаа. Бүр ер нь бүгд л сонссон байх. Яг юу болж өрнөснийг ч гэсэн барагцаалч байгаах гэж бодож байна. Тэгээд энийг одоо хожим нь тэгээд сургамж болгох үүднээс бас нэвтрүүлэг болгоод үлдээе гэж бодсон. Энэ хэргийн яг албан ёсны их сурвалж одоо шүүхийн шийдвэрч гэдэг юм уу тийм баримтуудыг бол ерөөсөө олоогүй. Гэхдээ олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллүүдээс мэдээ нийтлэл арга гэрийнхнийх нь ярилцлага зэрэг мэдээллүүдээс судалж бэлтгэсэн байгаа. Тэгээд албан ёсны одоо шүүхийн шийдвэрч гэдэг юм тийм их сурвалжаас аваагүй гэдгийг анхаараарай. Тэгээд сошиал дээр бол хангалттай мэдээллүүд нь байж байгаа. Бүгднгийнх нь нэр ус нь нийтэд илэрхий мэдээлэл болсон байгаа учраас өнөөдөр хоёлаа хэрэг дээр ингээд нэр усаар нь бүтэн яриад явчих гэж бодож байна. За 2009 онд тэгээд Монгол улсын иргэн Байгалмаа гэж эмэгтэй Бүгд найрамдах хятад ард улсад хар тамхи зөөвөрлсөн хэрэгээр баригдаад цаазаар авах яллага сонслоо гэдэг хэргийг ямар нэгэн байдлаар одоо сонссон байхаа. Тэгэхээр энэ эмэгтэй тэгээд жирийн нэгэн энэ Монгол эмэгтэй яаж яваад энэ хар тамхины олон улсын сүлжээнд орооцолдчих ваа тий яагаад амь нас амьдралаа эрсдэл оруулах болсон бэ гэдэг талаар их сургамжтай түүхийг ярих болно. Бүр цаазаар хамгийн анх бол хамгийн анх бол хятадын шүүхээс цаазаар авах ял оноосон гэсэн билээ. Хожим нараа бууруулсан л та. Тийм аимшигтай тий. 2009 оны 6 сарын 28-ны өдөр Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлын дээр Монгол улсын иргэн Байгалмаа SA-972 нислэгээр Малайзаас хятад руу Бээжин рүү газардах үед нь хятадын цагдаа нар барьж авсан байдаг. За Байгалмаа Малайзаас хятад руу зорчихдоо хар тамхи зөөвөрлсөн бөгөөд одоо гар тийшнээс нь 149 ширхэг капсул бүхий 2004 грамм героин гэж цэвэршилт нь 48.7%-тай ингээд тээшэндээ тээвэрлж явж байгаад баригдсан. За тэгээ энэ героины үнэ нь бол ойролцоогоор $40,000 байсан гэж одоо Бээжингийн олон нийтийн аюулгүй байдлын товчооны хар тамхины судалгааны лабораторийн шинжилгээгээр бол тогтоогдсон байт юм байна. За тэгээ түүнийг баривчлахад хятадын гайлын албан хаагчдын с төрүүлсэн энэ капсулуудыг эхлээд энэ гартешнээс нь олж аваад за тэгээ Бээжингийн Цян Тампу гэдэг эмнэлэгт биедэн үзлэг хийлгэхэд дахиад одоо ходоодноос нь 52 ширхэг капсул залгисан байгаа болох нь илэрсэн. За энэ хэрэг бол ингээд хар тамхины олон улсын сүлжээний нэг хэсэг байсан гэж зарлагдсан. За тэгээ Байгалмаа Малайзаас героин хүлээж аваад за хятадын иргэдэд ийм дамжуулах үүрэгтэйгээр одоо тухайн хар тамхийг тээвэрлээд явж исэн байдаг. За нэг удаагийн ажлынхаа хөлсөнд 200-аас 300 $300 одоо хөлс авдаг байсан гэх мэдээлэл бас байна. Гэхдээ энэ одоо баригдсан энэ зөөвөрлөлт нь бол анхны удаагийнх байгаагүй. Байгалмаа өмнө дор ээж
одоо 2 удаа ингэж явсан, 2 жилийн хугацаатай ингэж явсан болох нь тогтоогдсон байдаг. За хятадын хууль бол ялангуяа энэ хар тамхитай холбоотой хууль нь ихээхэн чанга байдаг. Хар тамхитай холбоотой хэрэгтэй холбогдсон тэг зөөвөрсөн тохиолдолд цаазын ял өгдөг юм осоор байгаа тий. Тэгээ байгалмаа баригдсанаас хойш Бээжингийн эмэгтэйчүүдийн хоригт үед байжгаад уул нь бол арга гэрийнх нь уулзах боломжтой байсан ч гэсэн одоо тухайн үедээ санхүүгийн өндөрлөөс болоод тэр бүр очиж чаддгүй байсан гэсэн юм гонигтай түүх байгаамаа. За байгалмаагийн хувийн амьдрал нь гэх юм бол одоо энэ олон нийтэд тавигдсан мэдээллээр 1969 онд төрсэн нөхөр 4 хүүхдийнхээ амьдардаг байсан юм жирийн нэг эмэгтэй. За урд нь бол дэлхийн 100 олон улсын байгууллагад хүүхд төвчлийн төвийн ажилтнаар ажиллаж исэн гэсэн мэдээлэл бас олон нийтийн сүлжээнд тавигдсан байна. За түүний нөхөр нь одоо өгсөн мэдээлэлтэй одоо оюун бэлэг гэх эмэгтэй түүнийг гадагшаа өндөр цалинтай ажил хийлгийе гэд ажлаас нь гаргаад одоо зардал цалин хөлстэй бүх юмыг нь дааж байсан гэсэн юм мэдээллийг өгсөн байна. За энэ хэргийг одоо илүү дэлгэрэнгүй орохоос өмнө гэх юм уу энэ одоо байгалмаа гэж хүнийг энэ хар тамхи зөөвөрсөн гэх хэрэгт оролцуулсан Гантуул оюун бэлэг гэдэг хоёр эмэгтэйгийн нэр бол холбогддог. За Гантуул нь бол тухайд 33 настай, за оюун бэлэг нь 36 настай юм хүмүүс байсан байна. За энэ хүмүүс бол нөгөө хар тамхины энэ сүлжээний гол зохицуулагч нар нь гэгдэж хожим нь одоо Монгол улсын шүүхээс тус бүр 12 жилийн хорих ял бол сонссон байдаг. За энэ Гантуул гэж хүний одоо арга гэрийнхнээс нэлээдгүй олон хэвлэл мэдээлэл сайтуудад ярилцлага өгсөн байдаг юм билэ. За арга гэрийнхнээс нь өгсөн ярилцлагаас үзэх юм бол тэгээ энэ Гантуул гэж хүнийх нь их чинь Гантуул нь хятадын Гуанжууд нэг юм дэлгүүр ажилладаг байж гинэ. Тэгээ тэнд ажиллаж амьдарч авах хугацаанд галт тэргэнд энэ оюун бэлэг гэж эмэгтэйтэй танилцаад ингээд найзууд болсон байна. Тэгээ нэг удаа Гантуул ингээд дэлгүүртээ худалдагч хийчихээр энэ нас нам тогтсон юм таньдаг хүн байна уу гэж оюун бэлгээс асууснаар одоо байгалмаатай анх танилцж ирсэн юм байна. За байгалмаагийн хувьд бол тухайн оюун бэлэгтэй нэг хашаанд амьдардаг юм эртний гэх юм уу хуучны танилуд байсан. За ингээд Гантуул байгалмааг дэлгүүртээ одоо ажилуулах болсон юм байна. Ингэж бол энэ хүмүүс хоорондоо танилцсан гэсэн. За энэ Гантуул оюун бэлэг гэж хүмүүс бол Вьетнам, Лаос, Малайз, Бангладеш зэрэг орнуудаас бүгд найрамдах хятад ард улс руу болон тус улсаар дамжуулан хар тамхи зөөрлөж одоо энэ төрлийн 8 эрхэлдэг ийм бүлэг хүмүүс байсан. За Монголын цагдаа нар энэ хүмүүсийг одоо нууц байдлаар нэлээдгүй хугацаанд мөрдөж шалгаж байгаа тогтоосон юм байна. Энэ хүмүүс одоо Аз болон олон улсын энэ масууруулах бодис худалдаалдаг ийм томоохон бүлэглэлд ажилладаг байсан гинэ. Тэгээ ямар аргаар тээвэрлэлт хийдэг байсан гэхээр нэг улсаас нөгөө улс руу одоо масууруулах бодисоо тээвэрлэхдээ ингээ хар тамхи үрлэн хэлбэрт оруулаад тэгээд нөгөө тээвэрлж байгаа хүн залгиддаг юм байна. Тэгээд зорьсон газраа ингээд амжилттай ирсэн тохиолдолд одоо өтгөнөөрөө гаргадаг гинэ. Тэгээд хэрвээ цаашаа өөр улс руу ч юм уу цаашаа дахиад дамжуулах шаардлагатай тохиолдолд нөгөө хар тамхиг нь дахиад өөр хүн залгих маягаар ингээд нэг ходоодондоо хийж ингээд тээвэрлдэг байсан гэсэн үг. За мөрдөн байцаалтын явцад энэ бүлэглэл нийтдээ 8 удаагийн үйлдэлээр хар тамхи зөөвөрсөн болох нь тогтоогдсон юм байна. 2008 оны 10 сараас 2009 оны 6 сарын 28 хүртэл буюу үндсэндээ байгалмааг баригдах хүртэл хугацаанд энэ Гантуул оюун бэлэг нар бүлэглээд Вьетнам, Малайзаас бүгд найрамдах хятад улсаар дамжуулан одоо масууруулах бодис тээвэрлдэг байсан. Энэ хүмүүс бол ингэхдээ өөрсдөө биш дандаа өөр хүмүүсээр дамжуулуулж энэ тээвэрлүүлдэг. Өөрсдөө л арталт нь ингээд зохион байгуулалтыг нь хийдэг байсан гинэ. За тэгээд 2009 оны 6 сард байгалмаад одоо урагшаа явах замын зардал хөөс болгож 1000 юан өгөөд ингээд ятгачаад явуулсан байгаа юм. За байгалмаа ингээд энэ удаагийн тээвэрлэлтэн дээрээ Малайзаас хятад руу орж ягаад хятадын цагдаа нарт баригдаж шоронд хоригдоход хүрсэн байна. За 2009 оны 9 сарын 2-нд энэ Гантуул нь баригдаад Монгол улсад
шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймгийн цагдаагийн хэлтсэд бол баригдаж очсон. За ингэж очих үедээ одоо хүч хэрэглэж эсэргүүцээд энэ байгууллагын ажилтны биед халдаж зодоод биед нь хөнгөн гэмтэл учруулж исэн гэсэн мэдээлэл бас байна лээ. За шүүх хуралдаанд бол гантуул оюун бэлэг нар монголчуудыг хэрхэн одоо энэ үйл ажиллагаанд эсүүлдэг байсан талаар бас мэдүүлэг өгсөн байдаг. За хохирогчдыг ингээд ажил олж өгнө гэж хвчлэн хуурдаг байсан гинэ. Хуурах жоохон ер нь ийм байдлаар холбож өгдөг байсан гэж байгаа. Тэгээ 2011 оны 5 сард Монгол улсын дээд шүүхийн Хялтан шатны эрүүгийн хэргийн шүүх энэ хэргийг нь эцлэн авч хэлцээд анхан болон давзаалдах шатны шүүхээс гантуул оюун бэлэг нарт 12 жил. За оюун эрдэнэ гэдэг бас нэг эмэгтэй байгаа. Энэ эмэгтэй болохоор яг энэ хоёртой хамтраад тэгтээ тийм зохион байгуулагч бол биш. Тээвэрлэлт хийжсэн юм хүн ба. За энэ хүнд бол 6 жил 8 сар 10 хоног хорихлыг тус оногдуулсныг хэвээр үлдээж шийдсэн. За алтан сүх гэдэг бас хүний нэр гарч ирдэг. За энэ хүнд бол гэмтэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзээд холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм байна. За байгалмаагийн хувьд бол ингээд Бээжин хотод баригдсныхаа дараа гин бурууга хүлээсэн. За яг баригдсных нь дараахан ингээд баригдсны одоо баригдлаа гэдэг мэдээллийг нь ар гэрийнхэн мэдгдсэний дараа ер нь бол ар гэрийнхэнтэй ерөөсөө уулзах боломжийг өгөхгүй байсан гэж байгаа. Тэгээд одоо удаа дараа уулзах хүсэлд манай элчин сайдын яам ар гэрийнхний зүгээс тавьжсэн ч гэсэн консултай ч уулзуулахгүй гэдэг ингээд хятадын талаас их хатуу байр суурьтай тухайд байсан юм байна. За тэгээд энэ хэргийг материалуудыг энэ судалж байгаа хавцад энэ нөхрийнх нь ярилцлагыг нь хүмүүст уншиж өгмөр санагдсан. Бас нэгийг бодогдуулах болов уу гэж бодож байна. За нөхрийнх нь одоо 2010 оны 2 сарын 3-нд Go CGM дээр өгчээсэн ярилцлага нийтлэгдсэн байлээ. За таны хань хятадд ял эдэлж байгаа ямар шүү байдалтай байгааг нь тодруулж чадсан уу гэхэд 2009 оны 11 сарын 19-нд шүүх хурал нь болсон гэсэн. Дараа нь хятадын хуулиар бүх насаар нь хорих ял оноолоо гэсэн бичиг ирсэн. Түүнээс хойш юу болж байгааг нь би мэдэхгүй байна. Манайд гадаад хэргийн яам ямар нэгэн хариу ирвэл утсаар танд мэдэгдэе гэсэн боловч чимээгүй л байна. Шүүх хурал нь болсны дараа 14 хоногийн дотор давзаалдах хэрэгтэй гэж хэлсэн. Гэвч 14 хоног нь өнгөрөөд бүр 1 сар болчихлоо. Бүр гайхаад юу болж байна гэж тэр гадаад хэргийн яамны ажилтан руу ярихад танаа эхнэр өөрөө давзаалдахгүй гэсэн. Хятад өмгөөлөгч нь тэгж зөвлөсөн байж магадгүй, өөрийнхөө хэргийн байдлыг хүндрүүлчих янз бүрийн шалтгаан гарсан байж бас магадгүй. Тийм учраас хятад өмгөөлөгч нь зөвлөсөн байхаа гэсэн хариуг өгсөн. Тэр ердөөл тийм байж магадгүй, ингэсэн байж магадгүй л гэсэн хариуг өгсөн. Тэгээд дулаан хувцас хэрэгтэй гэж байна лээ. Пүүз ноос өмнө болцоогоор мөнгө явуулаарай гэж хэлсэн. Өөр юу хэрэгтэй гэж байна? Ар гэртээ ямар нэг юм хилүүлсэн үү, захаа явуулсан уу гэж асуухад нь хятадд хориглодгоо гэсэн хариуг надад өгсөн гэж хариулсан байна. За таны эхнэрийг ямар хүмүүс энэ хэрэгт уруу татсан бэ? Тэд шалгагдаж байгаа юу гэсэн асуултанд манай эхнэрийг энэ хоёрт холбогдуулж гэмт хэрэгт уруу татаж золиосонд гаргасан гантуул оюун бэлэг гэж хоёр хүүхэн би цагаан будаа тээвэрлдэг хүмүүнлэгийн ажил хийлгэх гэж байгаа гэхэд нь бид итгэсэн. Улсынхаа хэлийг давж үзээгүй бидэн шиг хүмүүс нэрэл тийм юм байх гэж итгэж исэн. Хэрвээ ийм аюултай ажил хийж байгааг нь хэн нэгэн хэлж байсан бол яалаа гэж тийшээ явуулах вэ? Байгалмаа өнгөрөгч 6 сарын 27-нд хамгийн сүүлд мессеж бичсэн. Тэр өдөр явуулсан 8 мессеж нь одоо ч миний утсанд хадгалахстай байна. 3 хоноод ярина гэсэн үг ярихгүй болохоор нь сандраад цагдаад хэлтэл та 2-3 хоног хүлээ. Наадах чинь хүний 8 араа биш байгаа гэсэн. Урдаас гантуул уцтаж эхнэр чинь алга болчихлоо. Зургийг нь явуул харсан үдсэн хүн байна уу гэсэн зар тавина гэж над руу ярьсан. Тэр үед л манай хүн баригдчихсан байсан юм билээ. Гантуул 2 хоногийн дараа дахиж ярихдаа ахаа та яг яа гэж бодож байна гэсэн. Юу гэсэн үг вэ? Яагаад намайг тэгж басамжилж байгааг би ойлгоогүй. Байгалаа өөрөө явж байгаа шоронд орчихсон юм байна. Та нар буруугүй гэж надаар хэлүүлэхийг хүссэн юм уу? Эсвэл мөнгө дөрвөөр намайг доромжлох гээд байсан юм уу? Тэгтэн гол харлаж байсан. Тэр үеэр эрүүгийн цагдаагийн газраас хүмүүс ирж танаа гэр бүлийн хүн өнөөдөр цаазаар авахулах ял буюу доод тал нь 20-25 жил
авах гэмт хэрэг үйлцсэн байна гэдгийг надад дуулгасан. Яаж гсэн юм бэ? Тэр хүн өчгсөн юм уу? Яасан юм бэ гэхэд цагдаагийнхан бараг намайг шалгах шахуул юм болсон. Та нар намайг шалгаа. Би 4 хүүхэдтэйгээ байдаг. Ийм хүмүүс манай эхнэрийг аваа явсан гэхэд тэрний дагуу оюун бэлэг Гантуул хоёрыг цагдаагийнхан баривчилсан. Өнөөдөр тэд нар өөрсдийгөө өмгөөлүүлээд явж байна. Тэр ч вүүхэл бид нар ямар ч гим зэмгүй улсуудыг одоо цагдаагийнхан шоронд хорчглоо гэд байдгийм гэсэн. Бас олоогүй мөрдөн байцаагчийг хил амаар доромжилж миний өмгөөлөгчийг авчрахгүй бол би байцаалт өгөхгүй. Өмгөөлөгчгүй гэж байгаа бол намайг энд буудаад алчих гэж даналцдаг гэж байгаа. Ямар ч гэсэн тэр хүмүүс гэмт хэрэгтний нүнэн байгалмаг бүх насаар нь хорчглоо. Харин тэднийг Монголын шүүх яллна. Бүх насаараа хоригдохгүй нь ойлгомжтой. Энд асар их зөрүү байгаа. Тэр битгий хэл хүний нутагт ял идэх, эх орондоо ял идэх гэдэг асар том зөрүүтэй. За анх яагаад энэ хэрэгт холбогдчихваа? Та энэ тухай юу мэдэх вэ гэсэн асуултанд энэ хоёр хүүхэн ямар нэгэн гачигдaltaй амьдралын боломжгүй хүмүүсийг ашигладаг байсан. Гэрчилж байгаа хүмүүс ч олон бий. Бид хил даваад явах мөнгөгүй атлаа. Тим хэрэг хизээч хийхгүй. Манай хар бор амьдралтай хүний хий гэснийг хийчихдэг шудраг хөдөлмөрлөө тэдэн хүүхдэд тэжээгээд явж ирсэн. Имлж ирээ нэгэн гэр бүл. Гэтэл энэ хоёр хүүхэн эхнэрийг минь юм мэдэхгүй ядуу амьдралаар нь дөрөө хийж нарийн зохион байгуулалттай сүлжээнд оруулчихсан. 4 хүүхдэд тэжээх гэсэндээ хүний гараар могоо бариулагчдыг мэдлгүй тэдний амлсан 5.10 цаасанд хууртагдчихлаа. Амьдралаар нь зольж байгааг манай хүн мэдэхгүй тэдэнд итгээд явсан. Одоо хүнд амархан хууртагднаа. Энэ хүн надад тусгалж байна, ажил өгөх гэж байна гэд эхний удаа явсан. Өчнөө газар олон юм үзүүлсэн юм гэсэн. Тэр бүх зардлыг оюун бэлэг хаанаас авч байсан юм бол доо. Энэ бүхний цаана гадаад дотоод бүх сүлжээг хуулийнхын илрүүлэх байлгүй. Би 200 гаруй хоног бодлоо. Хэрвээ байгалмаа өөрөө гүйж яваад ийм байдалд орчихсон бол бид хэнд гомдох вэ? Хэтэрлээ гэхэд миний ань өөрөө ийм байдалд орчихлоо гэд би биендээ гомдох байсан. Гэтэл өндөр цалинтай ажилд оруулж өгьегээд хийж байсан ажлаас нь гаргаад авч явсан тэр нөхдөд хуулийн хатуу хариуцлага ногдуулах хэрэгтэй. Хоолтой хоосон явах үе хүний амьдралд олон тэглээгээд тэр бүхэнд гутарч байсангүй харин ийм хэрэгт эхнэрээ алдсандаа хэлэгч үг олдохгүй байна. Тэр бүхнийг тэр улсын хууль ялгаж салгаж авч үзэхгүй шүү дээ. Байгалмаг золиосолсон гэдгийг хятадын хууль ойлгохгүй учраас л ийм ял оноосон байхаа гэсэн байна. За хятадын шоронд ямар байдалтай байгаа бол гэхээс таны сэтгэл амардгүй байх та гэсэн асуултанд миний гэр бүлийн хүн дэндүү хохирч байна. Тэр хүн амьд байгаа юм уу, үгүй юм уу гэж би заримдаа боддог. Эрхэш бүхэл бүтэн улсын гадаад хэргийн яам байна даа. Үхэл өчглээ шүү гэж надад хэлэх бах. Заримдаа биш баг эхнэрийг мань цаацлаад хайчихсан. Тэрийг нь биднэрт илааршуулах гэж цаг аваад байгаа юм болов уу гэж боддгоо. Хятадд ял эдэлсэн хүн баг ирдэггүй гэж боддог. Хятадд насаар нь 20 гээд байгаа. Дараа нь 30 жил ч юм уу болгодог л баг. Тэглээгээд яах юм бэ? Магадгүй өршөөлт хамрагдаад ял нь багасна. Гэтэл тэнд хоригдож байгаа хүний төлөө бид юу ч хийж чадахгүй байна гэсэн байна. За таны эхнэр хар тамхиг залгиж амьд тээш болсон гэлээ. Хотоодоос нь яаж гаргаж авсан болоо гэсэн асуултанд Байгалмаагийн шүүх хурал Бээжин хотын дунд шатны 2 дугаар шүүхтээр болсон. Шүүх хурлын тогтоолд Малайз улсаас бүх найрамдах Хятад ард улс руу 2004 грамм героин биедээ залгиж тээшэндээ нууж авч яваад гайлын шалгалтаар илэрсэн нь батлагдаж насаар нь хорих бүх эд өрөнгийг нь хураах ял оноосныг мэдэгдий гэсэн хариу ирүүлсэн байлээ. Хотоодноос нь яаж гаргаж авсныг би мэдэхгүй байна. Энэ тухай гадаад харилцааны яамныхан юм хэлээгүй. Хуульчдаас асуухаар Монгол ялтангаа авах боломж бүрдээгүй байна. Тийм боломж алга гэсэн хариу хэлэх юм аа. Анх авч явахдаа 14 хоноод ирдэг байсан. Ингээд явахт нь би дургу байдаг байсан юм аа. Чамайг явахаар энэ хэдэн хүүхэд чинь санаад гэр орон зүүрээд байна. Наад улсууд чинь ямар ч гэрээ хийсэн зүйлгүй албан ёсны юм байхгүй чамайг аваа явчихж байна. Энэ эрсдэлтэй шүү. Чамайг алга болчих юм бол бид хаанаас ирж хайх юм бэ гэж хэлдэг байсан. Тэгэхээр харин тиймээ л гэдэг байсан. Тэрнээс биш намайг тэд нар ингэсэн тэгх юм шиг байна гэд хэлчихсэн бол ханыгаа би гар хөлийг нь хуглаад чамаагүй суудчихсан бол өнөөдөр илэг бүтэн байх байлаа. Ёстой ийм үед юм л бодогддгийм байна. Өнөөдөр надад хэн нэгэнд хандаад гүөх тийм чадал алгаа үнэхээр хүчин мөхсдөж байна. Аргаа бараад би өнөөдөр хашаа байшингаа 2,500,000
мянгаар зарах гэж байна. Магадгүй консулын газарт уулзалтын хүсэлтээ өгчихсөн учраас нэг өдөр дуудвал 4 хүүхдэд дагуулад Бээжин ороод ганц удаач болов царайг нь харч хамсаа гэж бодож байна. Дараа нь ёстой гуйлахчин болно уу, гудамжинд гарна уу, ёстой сонирн биш байна. Надад үнэхээр итгэл алга байна. Түүнтэйгээ уулзах боломж байгаа эсхийг ч мэдэхгүй байна гэд уйлсан байна. Бид хоёр ач зээгээ үзээд сайхан амьдрнаа гэж ярилцдаг байсан саяхан шүү дээ. Хүүхдүүд маань ааваа та жаахан чангахан бай гэдэг худлаа шүү дээ. Тэд надад үзэгдэлгүй ээжигээ санаж дотроо уйлжлаа. Ядаж хятадын тал хүний золиосоор миний эхнэр ийм байдалд хүрснийг мэддэг ч боллоосаа гэсэн ийм хэцүү ярилцлагыг Go цэгийн дээр 2010 онд өгж исэн байна лээ. За энд одоо сая ярилцлагаас харахад бол үнэхээр арг эрт нь үнэхээр хүнд туссан харагдаж байгаа тийм. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуул гэдэг болсон байх. Тэгээд энэ 2009 он гэдэг чинь манай улс хятад улстай нөгөө ялтан солилцооны ч юм уу ямар нэгэн тийм гэрээ байгаагүй байхгүй. Тэгээд тийм учраас одоо асуусан хуульчнаар нь тийм боломж байхгүй гэж хариулт өгч исэн байх. Тэгээд энэ 2009 оны 11 сарын 19-нд Бээжин хотын энэ дунд шатны 2 дугаар шүүхт байгальмад бүх насаар нь хорих ял өгсөн гэж байна. Тэгээ бүх эд хөрөнгийн эд зүйлсийг нь хураах ял оноосон. Анх бол энэ мэдээлэл цацагдах үед цаазаар авах ял оноолоо гэсэн байсан. За тэгээд яг энэ нь болохоор яг хизээ болсон ямар шүүх хурлаас тийм цаазаар авах ял оноосон юм бол тэр нь бас яг тодорхой байхгүй лээ. Тэгээд ямар ч тач бүх насаар нь хорих ялыг 11 сарын 19-нд нь 2009 онд бол оноосон байна. За шүүх хуралдаанд байгальнаа гин бурууга хүлээгээд давж заалдаагүй. Одоо өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор давзаалдах гомдол гаргах боломжтой байсан. Гэхдээ байгальнаа давж заалдаагүй одоо. За ингээд нөхрийнх нь ярилцлага нийтлэгдснээс хойшоо Бээжинд суугаа Монгол улсын элчин сайдын яам манай консулынхан за тэгээд нэлээд олон байгууллагууд одоо хувийн компаниуд уйггүй хөөцөлдөж одоо хөөцөлтөөд байгальмаг хоригдсноос нь хойш жилийн дараа 2 удаа арга гэрийнхэнтэй уулзуулах юм ажлыг зохион байгуулсан юм билээ. За энэ дээр бас дахиад охиных нь ярилцлагыг бас би уншиж өгмөр байна. За охин нь ингэж ирсэн байсан. Ээж маань үргэлж инээдэг хизээж ууралдгүй ээжтэйгээ уулзахад миний охин ээжигээ уучлаарай. Гэхдээ хүртэл инээд тодруулж байсан. Одоо ингэж хэлэхдээ инээж тодруулж байсан. Инээж байсан гэсэн үг тийм. Ээжийн буруу гэж юу ах вэ? Бидний төлөө л явсан юм чинь биднийг зовчихгүй, сэтгэлээр унчихгүй гэхдээ нулимсаа залгиж суусан гэд уйлсан байна. Ээж угаасаа төвчээртэй хүн л дээ. Намайг Чех явах үед аав уйлаад ээж надаас салж чадахгүй байхад ээж миний охин чаднаа хүний нутагт бие сайн авч явд юм шүү гэж зоригдуулж байсан. Ер нь их зүтгүүр бас их цайлган. Тийм болохоор тэр хоёр эмэгтэй ээжийг маань ашиглаж ийм хэрэг хийлгэж гисэн. Би ээжийг амьдралаа дээшлүүлэх гэсэндээ хар тамхи гэдгийг нь мэдсээр байж залгичихсан гэж боддгоо. Бусдаар бол хорхоод хоргүй өр нэмгэн миний ээж хэн нэгэнд гим хор учруулах гээд ингээд явж байх хүн бол бишээ. Мэдээж тийм хэцүү юмыг залгина гэдэг ямар сайхан байх вэ? Зүгээр нэг чихэр залгихад ямар хэцүү байдаг вүлээ? Ядчил хоолой зүснэ. Тийм юм чинь биднийг л бодсон байх. Тэгээд бүр яаж хийж яагаад олныг залгичих юмсан гэж бодсон биш гээд бодсон бизээ гэд удтал уйсан байна. Пүүжэм нь гуталгүй байгаа. Тэр минь энэ минь гэсэндээ хүний хийгээгүй хийжээ. Ингээд бодохоор гол минь үнэхээр харалгаа. Хэдий ээжид биеийн хүч сайжруулдаг витамин гэж хэлсэн ч ээж тэр юмыг нь залгих ёстой. Тэгвэл энд ажилласнаас илүү мөнгөтэй болоод хэдэн хүүхдүүд дээр очиндоо л гэж бодож явсан байхаа. Баг дүүгийн минь нэгнүүд бараг хардаггүй шахуу. Монголдо хаалгаандаа орсон ч сайжрахгүй өвдөлт өгөөд байсан болохоор ээж гадаадд эмчлүүлнэ гэдэг байсан. Энэ мэд хүслийг одоо тэр нөхөд маш овжин ашиглажээ. Одоо яг нэгэнт бүх зүйл болоод өнгөрсөн ямар буцааж болох ш. Амьдралд гомдож зарим зүйлийг орхоо явчмаар санагддаг. Харин ээжтэйгээ уулзаа сэтгэл сэргэж итгэл төрлөө гэсэн юм ярилцлагыг охин өгж байжээ. Тэгэхээр одоо байгальмаа гэж эмэгтэй
одоо энэ хэрэг ингээд бүр хожим хамаагүй үйл явдал нэг болох үед хар тамхи гэдгийг нь мэдсээр байжээж тээвэрсэн болох нь тодорхой болсон тий. Одоо тэрнээс яг гинэн цайлганд огт юу байсныг нь мэдгүйгээр тээвэрсэн бол байгаагүй. Яг энэ мэдээлэл хамгийн анх олон нийтэд цацагдахдаа одоо хүний дайвар витамин гэж авч яваад тэр нь баригдаад ингээд цаазарах ял авчлаа гэсэн агуулгатайгаар бол анх бол цацагтаад явж исэн юм билээ. Тэр нь бол мэдээж олон хүмүүст маш нэмзэг туссан. Гэхдээ хожим нь бол арай нөхцөл байдал өөр байсан байна гэдгийг ойлгосон байдаг. За байгалмаа хятадын шоронгоос бас гэрээхэндээ цагтл явуулсан байдаг. Та эдгээ эхэндээ маш их сандаг байсан. Одоо харьцангуй гайгүй болжээ. Хүний нутагт тэр дундаа шоронд нь дасаж байх шиг байна. Хөгшин настай ээж минь биеийн байдал сайн байгаа юу? Миний хүүхдүүдийн хичээл ном ажил төрлөн сайн байгаа үсттэй. Бүгд биеэ дааж одоо овоо том болж байна уу? Та бүхэндээ их санаа зовж байгаа. Миний төлөө санаа битгий зовоогоорой. Загтал байнга бичих боломж байдаггүй гэсэн ганц удаа гарсан боломжийг нь ашиглая гэж бодлоо гэд загтал арга гэрийнхэндээ одоо шоронд хоригдож байгаа үедээ бичижсэн байна. Тэгээ энэ бүхэн ингээд харахад бол үнэхээр харамсалтай, гунигтай түүх санагдсан. За тэгээд тухайн үед манай улсын засгийн газар одоо байгалмаагийн асуудлыг шийдвэрлэхээр үнэхээр хичээж ажилласан надад санагдсан. Манай улс 2000 одоо байгалмаа чи 2009 онд ингээд хоригдчихж байгаа шүү дээ тий. Ял аваад тэгээ манай улс 2011 оны 6 сард бүгд найрамдах хятад ард улстай ялтан шилжүүлэх тухай хоёр орны засгийн газрын хоорондын хэлцээрийг байгуулсан байдаг. За энэ ялтан солилцох гэрээгээр одоо түүний хорих ялыг эх оронд нь үргэлжлүүлэхээр хөөцөлдсөн. Одоо байгуулсан даруйдаа л энэ асуудлыг хөөцөлдөж ихсэн боловч энэ тийм ч амархан шийдэгдэх процесс ер нь бол биш л дээ. Тэгээд үүний дараа хятадын тал Монголын талаас болон ар гэрийнхнээс нь гаргасан хүсэлтийг нь харгалзаад ялыг нь хөнгөвчлөөд 25 жилийн хорих ял болгож өөрчилсөн юм билээ. За ингээд ялтан солилцох гэрээг 2011 онд байгуулсан ч гэсэн ерөөсөө огт хэрэгжиж чадахгүй манай ус хүнээ авч чадахгүй нэлээд удаан явсан. Үүний дараа хятадын дарга Си Цзиньпин 2014 онд манай улсад айлчлах үеэр энэ хэлцээрийг албан ёсоор сойрхон баталж албан ёсоор хүчин төгөлдөр үйлчилж ихсэн. Хятадын талын энэ ратификацийг хятадын үндэсний ардын их хурлын байнгын хороо баталснаар энэ гэрээ хэрэгжих болсон юм байна. За энэ ялтан солилцох үйл явцын талаар бас жоохон мэдээлэл өгье гэж бодсон. За ялтан шилжүүлэх танилцуулаад дараа нь явъя тэхүү. За тэгье. Тийм. За ер нь нэвтрүүлгийн төгсгөл ер нэг дүгнэлт шиг юм хэлээ да. Хоёлаа ямар ч сан тэр яаж солилцсон тэр мэрэгэд ярьчаа дараа нь дүгнэлт рүү орё тийм ээ. За өнөөдрийн дугаарыг маань спортын хувцсыг Америкаас Заяа Sports Shop ивент итгэж байгаа. За Заяагийн дэлгүүрийг бол одоо бод мөндрийнхэн маш сайн мэднэ. За бод мөндрийн сонсогчд маань бас сайн мэдж байгаа бах. Новотел зочд буудлын урд байсан бол одоо харин нүүгээд тасхны овооны хажууд Маргад төвийн 4 давхарт очсон байгаа. За Маргад төв нь яг тэр нөгөө нистэг машины замын эсрэг талд жоохон урагшаа яваад байдаг санагдаад байна. За байршлаа сольсон. Хуучин байршил нь бас дурааж мураад дахин төлөвлөлтөнд орно гэсэн баг. За Заяагийн саяхан шинэ бараагаа татсан байлээ. Ер нь тэгээд ингэж боддгийн. Яг спортоор хичээлж байгаа, спортоор хичээлэх гэж байгаа хүмүүс маань яг тийм оригинал чанартай бүтээгдэхүүн хувцас хэрэглэх юм бол гэмтэл бэртлээс хол байх юм шүү. Тэгэхгүй одоо хөлөгч юм уу тийм муу хувцас хэрэглэлтэй бол гэмтэн бэртэн за тэгээд чи бол одоо дэлхийн хамгийн шилдэг тамирчин болох хэрэгтэй байсан чинь хувцаснаас болоод тэгээд гэмтжүүлэх харамсалтай тийм ээ. Тийм учраас чамд тийм амбиц байгаа бол мэрэгжлийн тамирчин байя гэхэд ер нь спортоор хичээлээд эргүүлч хэрэг байя гэж байгаа бол яг тэр одоо яг үйлдвэрээс нь авчирдаг оригинал хувцас зардаг тэр дэлгүүрээс одоо хувцас хэрэглээ авч явах хэрэгтэй. За Заяа маань яг Америкаас болоод Англиас саксны за хөл бөмбөгийн гэх мэтчлэн бүтээгдэхүүнүүдийг хувцснуудыг оруулж ирдэг. За зөвхөн хувцснаас одоо гадна витаминууд одоо өөр юу хичээлээд зөндөл юм Америкаас оруулж ирж одоо дэлгүүр дээр зарж байгаа юм байлээ. За тэгээд Заяагийн
юу пэйж нь Заяа Sport Shop гэдэг Facebook дээр пэйж байж байгаа. За тэн дээр нэг утас байсан юм ба тэр утсыг тэмдэглэж байгаа марччихжээ. Тэр утсаар нь залгаад юу яачиж болох юм бэ? Миний сонирхож байгаа энэ бүтээгдэхүүн байна уу гэдээ асуучих болох юм билээ. Тэр чинь заавал төвчрэн байрын тийшээ явж явах оо ёсгүй тэг шаардлагагүй болчихж байгаа байхгүй. Тэр их надад их гоё үйлчлэгээ санагдсан. За утасны дугаар нь 88 тэгтэг 9192 дугаарыг утсаар одоо залгаад сонирхсан одоо бүтээгдэхүүн бараагаа асуучих юм боломжтой байна. За баярлалаа. Тэгээ Заяа спорт шопын пэйж хуудас нь бол их идэвхтэй ажилдаг. Тэндээс ямар хүүзнүүд байна, бас мэдээлэл бараа юмнуудыг нь харж болох юм билэ. Тэг байнга идэвхтэй байдаг. Бас үе лайв хийдэг те. Бүх бараануудаа танилцуулдаг. Тэгээ пэйж хуудасаар нь бас ороо сонирхоод үзээрэй. За хоёлаа ялтан солилцох үйл явцын талаар бас жоохон мэдээлэл өгье те. Энэ ямар шуган юм болдгийг гэдэг талаар. За ялтан солилцох энэ ерөнхий зарчим. За энэ бол нөгөө нүүбээс баталсан энэ гэмтэргээс урьдчилан сэргүүлэх эрүүгийн шүүхийн тогтолцооны одоо албанаас баталсан ийм нэг стандарт журам суурилсан байдаг. За манай улс болон хятад улсын хооронд байгуулсан ялтан солилцооны гэрээч гэсэндээ бас үндсэн зарчмын дагуу байгуулагдсан. Үндсэн үйл явц нь бол дараах хэд хэдэн шаттай явагддаг юм байна. За нэгдүгээрт нь бол энэ нэг шаардлага нөхцөл хангагдсан байх ёстой гэж байна. Ял нь эцсийн шийдвэр одоо ял оноох эцсийн шийдвэр нь гарчсан байх ёстой эцлэгдээд тэрнээс шул анхан болон давуу заалт шатан дээр явж байгаа хэрэг маргаан ял авсан хүн шийдэгдэхгүй нэ шүү дээ тий. Одоо эцсийн шатны шүүхээр шийдэгдсэн байх ёстой. За үндсэн ялын хугацаа нь доорож 6 сар өнгөрсөн байх ёстой гэж байна. За гэхдээ онцгой тохиолдолд хоёр тал харилцан тохиролцоод богино хугацаатайгаар бас шилжүүлж болдог. За хоёр талын гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж байна. Үйлдсэн гэмт хэрэг нь шилжүүлж байгаа улсдаа болон шилжүүлэн авж байгаа улсдаа аль улсынхаа хуулиар гэмт хэрэгт тооцогддог. Одоо ялангуяа хорих ял оноох ийм ял байх ёстой. За зөвшөөрөл гэж байна. Ялтан өөрөө болон ар гэрийнхэн тэ одоо хэрвээ сэтгцийн эрх зүйн чадамжгүй өдөр хүн байгаа бол ар гэрийнхэн аль биесны хууль ёсны төлөөлөгч ч гэдэг юм уу. Ингээд сайн дураараа заавал зөвшөөрөл өгсөн байх ёстой. За зарим онцгой тохиолдолд бол нөгөө албан гаргах тийм зөвшөөрөл тохиолдолд одоо зөвшөөрөл шаардахгүй гэж болдог гэж байна. За тэгээд дээрэс нь одоо ялтны эрүүл мэнд, гэр бүлийн байдал, гэмт хэргийн хүндийн зэрэг ч гэдэг юм уу, хууль зүйн нийцлийг бас харгалздаг юм байна. За яаж ялтан солилцдог вэ гэхлээр эхлээд ялтан өөрөө юм уу эсвэл ар гэрийнх нь шилжүүлж байгаа улс эсвэл шилжүүлэн авч байгаа улсын засгийн газар айл нэг нь санаачилж болно. За Монголын хувьд хууль зүйн дотоод хэргийн яам эсвэл гадаад харилцааны яамаар дамжуулан энэ өргөдлөө гаргадаг. За шилжүүлж байгаа улс одоо жишээ нь хятад те хүлээн авч байгаа Монгол улсад шүүхийн шийдвэр ялын хугацаа, гэмт хэргийн мөн чанар, ялтны зөвшөөрөл, эрүүл мэндийн тодорхойлт зэрэг энэ бүх бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлээд илгээн. За ингээд хүлээн авч байгаа улс нь шаардлагыг нь шалгаад зөвшөөрлөх юм бол дипломат суугаар бол солилцдог юм байна. Хэрвээ үгүй болвол ингээд татгалз хүндэслэлийн аль биесээр мэдэгддэг байх нь. За шилжүүлэх процесс нь бол одоо дээрх бүх процесс ингээд бүрэн явагдсны дараа онгоцоор юм уу эсвэл одоо бусад тэврээр хүлээн авч буй улсын зардлаар ингээд хүмүүсээ солилцдог юм байна. За тэгээд одоо хүлээн авч буй улс нь өөрийн улсын хуулийнхаа дагуу үргэлжлүүлэн ялыг нь эдлүүлнэ. Үлдсэн хугацааг нь бол өөрчлөхгүй. Гэхдээ хууль зүйн нийцрэлгүй буюу одоо нөгөө өөр одоо санкцтай тохиолдолд нэмж хөндрүүлэхгүй, нэмж ял өгөхгүй байх ийм хууль зүйн шаардлага бас байдаг бахнэ. За тэгээд мэдээж эх орондоо ял эдлэн гэдэг нь мэдээж ял авсан хүмүүсийн хувьд их давуу тал гэх юм уу те. Яг сайхан зүйл биш л дээ. Гэхдээ хамаагүй илүү давуу талыг олгох ойлгомжтой. Тэгэхээр энэ эрх зүйн, хууль эрх зүйн энэ процесс бол маш чухал байдаг бахнэ. Гэхдээ ихээхэн хүндрэлтэй удаан цаг хугацаа шаарддаг юм билэ. За байгалмаагийн хэргийн хувьд бол нэгдүгээрт хамгийн анх энэ баригдаад ял авах үед нь манай улсын ялтан солилцооны гэрээ
байхгүйсэн. За дээрэс нь хятадын тал энэ хатуу байр суурьтай байгаад байсан учраас энэ бүх процесс нэлээд хүндрэлтэй явагдсан гэсэн байна лээ. За тэгээ байгаль maaгийн биеийн муудаад эрүүл мэндийн нэлээд ноцтой байдалд орсон учраас одоо манай Монголын талаас хүсэлт гаргаж ууггүй 5 жил хөөцөлсөөр байж ээж 2017 оны 12 сарын 6-ны өдөр одоо Ялтан солилцоогоор эх орондоо ирсэн юм байна. Ямартайч ингээд энэ хүн маань эх орондоо ирсэн байгаа юм. За үүнд тэгээд одоо ямар гэмтэргийн сүлжээнд яг холбогдчихсон бэ гэдэг талаар бас сургамжтай байх үүднээс мэдээллийг өгье гэж бодсон. Харт амхны олон улсын сүлжээний тухай ярихдаа заавал энэ үндэсийг нь ярих хэрэгтэй болдгийм байна. Олон улсын энэ албан ёсны их сурвалжуудын мэдээллээр тийм энэ Азийн харт амхны энэ ихэнх хэсэг нь алтан гурвалжин гэх бүсээс гаралтай байдаг гинэ. Энэ алтан гурвалжин гэдэг бүс нь Мянмар, Лаос, Таиланд гэсэн улсуудын хөлийг хамардаг. За тэгээд дэлхийн героины 70-80% нь үйлдвэрлэдэг гэж одоо Нүүбийн харт тамхи гэмтэрхтэй тэмцэх газраас мэдээлсэн байдаг юм байна. За энэ бүсэд үйлдвэрлэсэн героин Малайз, Вьетнам, Камбож зэрэг орноор дамжаад Хятад руу ордог. За Хятад улс хэдийгээр энэ харт тамхины эсрэг маш хатуу чамд хуультай ч гэсэн дэлхийн хамгийн том одоо хэрэглээний зах зээлтэй улс гинэ харт тамхины. Тэгэд 1991-ээс 1997 онуудад Хятадд 568 мянган хүн харт тамхины хэрэгээр баривчлагдаж цаазаар авагдчихсэн гэсэн мэдээлэл байна. Ер нь гэхдээ энэ Хятадын энэ яг тоон мэдээллүүд яг эцсийн ч юм уу яг байдгүй. Тэр энэ айл 20 хэдэн жилийн өмнөхтэй 20-30 жилийн өмнөх шахуу мэдээлэл нь иймэрхүү байж тэгэхээр үнэхээр хатуу хуультай тэмцээд байдаг ч гэсэн асар их зах зээлтэй байдаг юм. Тийм учраас энэ Хятад руу тээвэрлүүлж оруулдаг гэсэн. Тэгээ яг энэ байгаль maaгийн хэрэг бол яг энэ сүлжээтэй холбогддог юм байна. Байгаль maaгийн хувьд бол 2 жилийн турш Бангладеш, Филиппин, Малайз орноор дамжиж зөөвөрлөдөг байсан гэдгийг Хятадын тал шалгаж тогтоосон гэсэн байна. За тэгээ энэ маршрут нь бол нөгөө алтан гурвалжингаас тэгээ Малайзаас нийлүүлэгдээд дараа нь Хятад руу ордог ийм ердийн зам гэнэлтэй. Тэгээ олон улсын цагдаагийн байгууллагын Интерполийн мэдээллээр бол энэ сүлжээ нь ихэвчлэн эмэгтэйчүүдийг гадаадд ажил эрхлүүлнэ, ажил олж өгнө гэсэн ийм байдлаар илсүүлж оруулдаг. За тэгээ зөөвөрлөгчд нь ихэвчлэн ходоодондоо капсул нуудаг. За байгаль maaгийн хувьд бол гар дээшэндээ 149 капсул нуусан бас биендээ буюу одоо залгаад 52 капсул авч явсан. За энэ капсул залгина гэдэг нь өөрөө маш аюултай юм байна л да. Зөөвөрлөгчд нь бол үндсэндээ амь насаа эрсдэлд оруулж идэг юм байна. Тийм шүү дээ. За энэ капсул залгаад одоо ялангуяа бүр хэмжээгээр ингээд залгаад за тэр нь ингээд хагарч магарах юм бол ингээд шууд үхэл төрөгдөг юм аюултай байдаг юм байна шүү дээ. Яаж ч утсан тийм. Тэгээд одоо энэ хэрэгээс бид бүхэн сургамж авах хэрэгтэй байх л да. Хүн болгонд ор бүрний дүгнэлтээ хийх баг. Ер нь энэ гадаадд ажил хийлгэн их мөнгө олох боломж гэдэг зүйлүүдэд маш болгоомжтой хандах хэрэгтэй тий. Хууль ёсны юм уу, гэрээ хэлцэл байна уу? За гэрээ хэлцэл байгаа ч гэсэн тэр нь яг үнэхээр албан ёсных уу, мөн үү биш үү гэдгийг үнэхээр шалгах хэрэгтэй. Тэгэхгүй бол амь насаа л эрсдэлд оруулах нэг зам болж байгаа юм тийм ээ. Ер нь бол миний бодлоор энэ харт тамхи тээвэрлж байгаа хэрэг нь манай Монгол улсад ганц энэ байгаль маа биш маш олон хүн яг холбогдсон байт юм байлээ. Хамгийн сүүлд одоо санаж байгаа бол нөгөө манай дипломат албаны нэг 2 залуу Германд билүү тий бас харт тамхи тээвэрлж байгаад баригдаад бөөн хэрэг болж исэн. Ер нь бас хэн блэ? Бас яг энэ байгаль maaгийн хэргийн дараахан гарч исэн дамдын жоб билүү бас нэг эрэгтэй хэрэг бас ингээ гарч исэн. Бас л яг юм байдлаар харт тамхи тээвэрлж явж байгаад баригдчихсэн, ял авч исэн юм хэрэг байгаа. Тэгэхээр энэ хүмүүс ингээ гинэн итгэмтгий юу авч явж байгааг мдэггүйгээсээ болж энэ хэрэгт бол орооцолддгүй юм шиг байна.
Гэхдээ харин одоо амьдралын шаардлагаар тий тэгээд ахиухан мөнгө олох гэсэндээ эсвэл одоо өөр хүүхдэд тижээх гэсэн шаардлагаар ийм асуудалд орсон. Үнэхээр харамсалтай, үнэхтэй тий. Тэр одоо зөв буруу гэж дүгнэхэд бол үнэхээр хэцүү. Гэтэл энэ бүхэн чинь амь насыг эрсдэлд оруулж идэг юм хэцүү гэдгийг бодож авах хэрэгтэй юм шиг байнамаа. Дүгнэлтийг сонсож байгаа сонсогч та нар маань хийцгээх байх дор бүрнэ те. Энэ сүлжээ бол одоо ч гэсэн байсаар байгаа. Маш идэвхтэй байсаар л байгаа. Энэ их том жишээ болж үлдлээ л те. Үлдсэн л те тухайн үедээ. Тэгэд ийм жишээ гарчаад ах чинь те дахиад тийм хэрэгт холбогдож байна гэдэг бол одоо юу гэх энийг мдэггүй гэдэг юм уу эсвэл гайгүй байлгүй гэж боддог юм уу. Хүн яг тухайн үедээ за гайгүй баха гэдэг тийм нэг найдвараар яг тийм хийчтэй юм шиг байгаа. Тэгээ би энэ хүний талаар сонсоод тахаар нэг ийм л бодогдоод байна л да. Зүгээр нэг тийм нэг сайхан монгол эмэгтэй тэгээд за гайгүй баха одоо нэг хитгэн удаа хийгээл тэгээд болчих гэсэн тийм нэг итгэл найдвар дээрээ дөрөөлөөл одоо ерөөсө бодит байдлаа сайн дүгнж чадаагүйгээсээ болоод тэгээд ийм асуудалд орчихоо. За тэгээд нэгт хоёрт ийм асуудалд орсноор гэр бүлийнх нь за өөрөө тэгээд ямар хэцүү байдалд байсныг чиний сая уншсан ярилцлагууд тэгээд захианууд бас хэлж байгаа юм л та. Тэгээд энэ бүхнийг бас сонсоод манай сонсогчд гэх юм уу. За сонсогчд маань тийм ээ. Тэгээд маш аюултай юм байдгийн байх шүү. Одоо зүгээр гайгүй хаа ганц удаа юм чин энэ гэж ерөөсө хэрхэвч бодож болохгүй. За нэгт тэгээд бас дээрэс нь гадаад руу тэр ажил зуучлал нь энд зөв өндөр цалинтай ийм сургалт энэ гэж зуучилж байгаа юмдаг маш сайн одоо юу шалгаж одоо юу гэдгийг те одоо судалж ээж тийм явж байхгүй бол иймэрхүү гэмт хэргийн одоо хохирч болох магадлал бүр маш их ялангуяа Азид бол бүр маш их байдаг тийм ээ. Тийм. Тэгэхээр одоо ийм гонигтай түүхийг өнөөдрийн дугаараараа хоёлаа хүргэлээ. Ер нь яг энэ ганц хэрэг биш маш олон жишээнүүд байсан л та. Гэтэ энэ түүх бол үнэхээр харамсалтай гонигтай түүхүүдийн нэг байсан болохоор жишээ болгоод ярьж ин л та. Түүнээс биш маш олон ямар ч байсан. За тэр хүн одоо Монголдоо ирсэн одоо их баярлалтай юм тийм ээ. Тийм. За баярлалаа гээ. Сургамжтай энэ дугаар боллоо. За хэрэг товч нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарыг өндөрлж байна. Өнөөдрийн дугаарыг спортын хувьцаг Америкас Заяа спорт шоп болон өмгөөллийн MBS партнер суулийн ферм зам Од өндөр сувгийн алтан гишүүд ивент тэтгэлээ. Өнөө алтан гишүүдээ яриха дахиад мартсан байна хоёлаа. Алтан гишүүдээ дурдахгүй болвол яалтчгүй болохгүй. Одоо нөгөө нэг алсын зайнаас хийж байгаа бэлгүүний өвтөрийн дугаар дигээр яг лайваар явахгүй байгаа л да. Гэхдээ тэд нар маань бас үзжил байгаа байх гэж найдаж байна. Тэд нарт бас мэд өргөе. За дуудахгүй чи давсалгаанаараа ирнэ штэ. Тэгэхээр сайхан алтан гишүүдтэйгээ лайваараа сайхан уулзаарай миний дөө. За тэгээ та. За дараагийн дугаараар уулзъя. Баяртай. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од өндөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.